2018 онд гарсан Quiet Place орчин цагийн хамгийн шилдэг аимшиг кинонуудын нэг маргаангүй мөн. Энэхүү кино Джон Красинскигийн бие даан найруулсан 3 дахь бүр хэмжээний кино байсан бөгөөд эхнэр Эмили Бланттайгаа хамт гол дүрүүдэд тоглосон. Киноны opening scene буюу эхний хэсгээс л үзэгчдэд попкорноч идэх зовлон өгөлгүй дэлгэцээс харцаад салгаж чадахгүй байсаар кино төгсдөг. Харин киноны үргэлжлэл Quiet Place Part 2 эхний ангийнхаа хажууд арай сулж гэлээ тун давгүй сиквел болж чадсан. Үйл явдлын цар хүрээн илүү томорхон хэрээр эхний анги дээр гарах зарим чухал зүйлсээ үүсгэсэн нь зарим үзэгчдийн шүмжиллийг хүртсэн гэж боддог. Хоёрдугаар ангид дэлхий дээр ирсэн хараагүй хэрнээ хэд мэдрэг сонсголтой аимшигт мангасуудын талаар болон тэдний сул талыг илүү дэлгэрэнгүй гаргасан. Мөн гол дүрүүдийн гэр бүлээс гадуурх бусад амьд үлдгэсэд тэрхүү пост апокалиптик ертөнцөөр үзэгчдийг илүү аялуулдаг. Киноны эхлэл хэсэг дэх Ли болон Эвелин нарын гэр бүл баг хүүгээ алдах сцен бол дэлхий дээр гайхамшиг болсноос 89 дэх өдөр. Харин киноны гол үйл явдал 472-оос 474 дэх өдөр буюу нийтдээ 3 өдрийн үйл явдлыг харуулна. Part 2-ын эхлэл хэсэгт дэлхий дээр харийн амьтад бууж буй эхний өдрийг Нью-Йорк дахь Милбрук тосгонд гол дүрийн гэр бүл амьд гарч буй талаар гардаг. Харин үндсэн үйл явдал 1-р ангийн төгсгөлөөс шууд үргэлжлэн 474-өөс 477 дахь өдөр хүртэл үргэлжлэн эцэст нь тэдгээр харийн мангасуудыг дийлэх аргыг бүрэн мөсөн олж төгсдөг. Харин киноны 3-р анги буюу Quiet Place Day 1 киног хамгийн анх 2020 онд зарлаж, харийнхны хамгийн анх дэлхий дээр буусан өдөр буюу эхний өдрийн түүхээр приквел хийхээр болсон. Мэдээж гол дүрүүд нь ч өмнөх 2 киноноос өөр. Эхний 2 ангийг найруулсан Джон Красински энэ удаад продюсераар ажиллаж, найруулагчаар нь 2021 оны Николас Кейж ахын тоглосон Pig киног найруулсан Майкл Сарноски найруулжээ. Майкл Сарноскигийн хувьд хамгийн анхны бичиж найруулсан кино нь Pig байсан бөгөөд Джон Уикийн Өшөө авалтын түүхийн эсрэг хөвөлбөр гэмээр маш сонирхолтой өрмөц кино байсан юм. Тэгэхээр Quiet Place франчайзын шинэ кино энэ сарын 28-нд нээлттэй их байсан ч сонгуультад давхцсан учраас маргааш нь буюу 29-нд бүх кино театруудаар нээх юм. Маш чанартай өрмөц франчайзын шинэ киногоо та бүхэн сонгуульдаа оролцож зөв сонголтоо хийчихэд маргааш нь өөрт хамгийн ойр кино театрт очин Quiet Place Day 1 киногоо тоглон сууж үзээрэй. Яг нэг тухтай байхгүй л ах л та. Харин энэ удаагийн бичлэгтээ франчайзын хамгийн хайртай анги болох эхний ангийн талаар мөн юугаараа бусдаа сонслог гэдгийг тайлбарлацгаая. Мэдээж киноны хамгийн гол онцлог бол хит мэдрэг сонсголтой харийн мангасууд. Харин тэрхүү ертөнцид амьд үлдсэн цөөн хэдэн иргэд ямар ч чимээ гаргалгүй амьд үлдэхийг хичээнэ. Тийм ч учраас эхний ангийн скринплей буюу кино зохиолыг харвал харилцан яриа тун багтай. Голцоо дүрүүдийн үйлдэл болон сэтгэл хөдлөл хүрээлэн орчныг маш дэлгэрэнгүй бичсэн байдаг. Харин диалог багтаа нөхцөлд том охины сонсголын бэрхшээлтэй тул гэр бүлээрээ дохион хэлээр харилцах нь тэдний хувьд маш том давуу тал. Үүнийгээ дагаад киноны ихэнх хэсэгт тэр чигтээ ambient sound болон орчны чимээгээр теншн бүрдүүлдэг. Дөрүүдийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх амьсгал, мод навцсан хийсэх шуум, элсэн замаар алхах дөрүүдийн аажуухан хөлийн чимээ гэх мэт. Тиймээс киноны саунд эдитинг болон миксингийг зайлшгүй магтах шаардлагатай. Аимшиг киноны хувьд дуу чимээ гэдэг хамгийн чухал элемент. Харин Quiet Place-ийн хувьд хамгийн чухал зүйл нь дуу чимээч гэлээ бусад аимшиг кинонуудаас арай ялгаатай. Дөрүүд хүчтэйг амьсгалах төдийд л үхэх аюултай. Тиймээс чимээгүй байдал гэдэг нь өөрөө энэхүү киноны нэгэн чухал дүр гэж хэлж болно. Чимээгүй байдлаар бидэнд Абботын гэр бүлийн хүнд нөхцөл байдлыг харуулж, үзэгчдийн хамгийн их магтаалыг хүртсэн теншн буюу төгшүүртэй байдлыг бий болгож байгаа юм. Киноны сцен бүрт айдас гэхээсээ илүү төвших мэдрэмжийг үзэгчдэд өгч, огт уйдайлгүйгээр 90 минутыг өнгөрөөдөг. Миний хувьд кино театраар үзээгүүдэд харамсдаг кинонуудын маань нэг A Quiet Place. Киноны хамгийн оргил бөгөөд үзэхэд хамгийн хэцүү хэсэг бол Эвелиний хүүхдэд төрүүлж буй сцен. Төрүүлэхдээ бүр гэртээ ганцаараа шатар бух замдаа хатаасан дээр гიშгэж чимээ гаргаснаар өнөөх мангас гэрт нь ороод ирчихдэг. Том охин нь амиа алдсан дүүгийн булшийг эргэж Ли болон дунд хүүнээр загас барихаар явах замдаа мөн тэрхүү мангасын дарилтанд өртөнө. Энэхүү төсөөлөхөд ч хэцүү, аимшигтай, төгшүүртэй киног үзэх хүнд ч попкорн идэх зав гарахгүй үзье. Quiet Place нэдэгээр аимшиг киноч гэлээ маш сайн гэр бүлийн драма кино. Үүнтэй адил аимшиг хэрнээ гэр бүлийн харилцааны талаар гарах хэд хэдэн бүтээл бий. Жишээ нь Ari Aster найруулагчийн Hereditary. Don't you ever raise your voice at me. I am your mother. Тэгвэл Quiet Place кинонд Абботын гэр бүлийн сонирхолтой харилцаа, нөхцөл байдлаас үүссэн шаардлагуудыг харна. Бүр киноны эхний сценээс л гэр бүлд маш том гар цохирлол учирч, үүнээс үүдсэн гэр бүлийн гишүүдийн харуулсал, шаналл, жил өнгөрсөн ч байсаар байгааг харуулдаг.
Харин бага дуугийн хүлд том охин тодорхой хэмжээнд нөлөө үзүүлсэн учраас тэрээр үргэлж өөрийгөө буруутгаж дүүхийн булш дээр эргэж очисоор л байдаг. Мэдээж өсвөр наснд ирж буй хүүхэд учраас аав ээжтэйгээ харилцаа таарахгүй үргэлж зөрчилдөнө. Харин том охин нь буруугүй, ердөө хүүхдийн гинэн зам байсан гэдгийг аав ээж нь түүнд ойлгуулахыг хүсдэг. Do you blame her for what happened? No. Because she blames herself. It was no one's fault. You still love her, right? Of course I do. Ли болон Эвелин нарын хувьд харьцангуй эрүүл харилцаатай хосууд. Нэг нэгнээ хайрлан, халамжлан. Хүүхдүүддээ ч тэрхүү нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож амьдрахыг баг багаар зааж сургадаг. Үүний хамгийн том жишээ бол Ли хоол хүнсээ цуглуулахаар явах бүртээ хүүгээ дагуулж яваа мэдэх бүхнээ зааж сургана. Харин энэ хойгуур охиноо ээжтэй тус болон гэр орны ажлаа хийхийг хүснэ. Ер нь Аббитийн гэр бүл классик гэр бүлийн хамгийн том үлгэр жишээ. Лигийн хувьд гадуур явахдаа үргэлж цувааны урд гарч гэр бүлээ ямагт нийт тавьдаг. Тийм ч учраас эцэст нь өөрийнхөө амийг золиослдог. Лиг их нэр нь ч өөрөө хамгаалалт, хорогдох барь гэсэн утгатай үг. Түүний нэрээр гэр бүлийнхээ хамгаалагч, чиглүүлэгч гэдгийг символайз хийсэн нь тэр. Эртдээр үеэсээ л гэр бүлд ирчүүд нь анд гарч, тулаанд тулдаж, харин бүсгүйчүүд нар гэрээ авч үлддэг байсан. Хэдийгээр орчин цагт энэхүү хэвшмэл тогтолцоог үүсэх хөдөлгөөн, бодит жишээнүүд гарсан ч Quiet Place шиг нөхцөл байдал үүсгэхэд ихэнх гэр бүл тэрхүү хэвшмэлгээд байгаа тогтолцоо руу орохоос өөр аргагүй байдалд орно. Магадгүй манай Монголд Ли шиг гэр бүлээ авч явах ирчүүд цөөн үлдэх үз. Ирчүүд нь эмэгтэйчүүдтэй гологдсон нэг юм шүү дээ. Харин Лигийн үхэл гэр бүлд нь хүн дээр туссан ч нэг нэгнээ хамгаалах шаардлагыг үүсгэсэн. Киноны 2 дугаар анги дээр Эвелин хэрхэн хүүхдүүдэд хамгаалж, хоёр том хүүхэд нь ч хэрхэн бие дааж буйг харуулдаг. Джон Красинскигийн бий болгосон энэхүү сонирхолтой франчайз бидэнд айдас, төгшүүрийг дуу чимээгээр сонирхолтой мэдрүүлж, гэр бүл ямар байх ёстойг маш сайн харуулдаг. Тэгвэл энэ бүхэн хэрхэн эхэлсэн түүхийг харуулах, нэмээд Нью-Йорк хотод илүү том цар хүрээтэй нөхцөл байдалд хүмүүс хэрхэн амьд үлдэхийн төлөө тэмцсэн түүхийг харуулах Quiet Place Day One киног та бүхэн заавал том дэлгэцээр үзээрэй. Энэ хүртэл үзсэн бол лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцаая.